Би өмнө гоё хамбогд сумаас малчин төлөөллөөс малчтаа төлөөлж ирсэн. Би одоо яг галбын говьд нутаглаж байна. 537 нэмээтэй. Миний ноос одоо энэ засгийн газрын шийдвэр нэг компанид нэгдсэн журмаар ноосны 2000 төгрөгийн урамшуул энэ хувийн компаниудад одоо юу яасан. Тэгээ тэрний шугамар ноосоо өгч тэрнийхээ ашиг шимээ ноосны 2000 зөрөөг авч тэгж борлуулж байгаа хувийн бизнесээр дээр дамжуулж. Тэгээ ноосноос 91 тэмээнээс дунджаар 6 хил дундчтай гардыг. Тэгээд тэмээндээ ягаад нэг жилдэг 8 сая гаруй төгрөгийн орлого ноосны орлого тэгж гарч ирд юм аа. Энэ хэлэлцүүл энэ тэмээний ноосны хэлэлцүүл энэ бол бас тэмээгээр одоо тэмээний ноос маань дэлхийн хэмжээнд танигдж сурталчилж тэгээ бүтээгдэхүүн хийгдэж байх. Энэ л одоо малчин бидэрт ноос цаашаа борлуулалт одоо үн цэн тэгээд борлуулалтанд л маш хувь нэмэр өгмөр санагддаг. Энэ бол зөв зүйтэй. Ер нь орон нутагт тэр тэмээ сөрөг маань одоо ховордож бас толгой нь бас ховордож байгаа учраас энэ их дэмжиж дэшээ тэмээ сөргийг өсгөх гол ноос л одоо үнд төрүүл бас хүн болгон тэмээгээ дэмжиж өсгөн тэгээ ноолоор нь одоо дэлхийн хэмжээнд танигдах тийм биеийг л голж энэ хэлцүүлэг явагдаж байгаа юм шиг надад ойлголт